Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэдээ хүргэе. Монголын өргөмгийн бирж болон CMM компани хамтран зохион байгуулж байгаа Earnings Call ахаал арга хэмжээний ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн маань Earnings Call дээр Монголын өргөмгийн бирж буцаад компани маань өөрийнхөө 2025 оны үйл ажиллагаа санхүүгийн үр дүнг танилцуулахаар бэлэн болоод байна. За Монголын өргөмгийн биржээс гүйцэтгэх захирлын үүрэг төвөө орлон гүйцэтгэж мөнхбат захирал төлөөлөн оролцож 2025 оны үйл ажиллагаа боллоо. Санхүүгийн үзүүлэлтэд та бүхэн танилцуулнаа. За энэхүү танилцуулга маань болонгууд Монголын өргөмгийн биржийн Facebook хуудасаар олон нийтэд шууд дамжуулан өргөдөж байгаа. За мөн Zoom платформоор дамжуулагдсан мэргэжлийн шинжээчд болон оролцогч нарт бас асуулт нээлттэй асуух байдлаар та бүхэнд хүрч байгаа. Тэгэхээр та бүхэн Монголын өргөмгийн биржийн 2025 оны үйл ажиллагаа цаашдын төлөвлөгөөтэй холбоотой асуулт байх юм бол мэдээж асуулт хариулт хэсгээр асуултаа үлдээгээрэй. За мөн танилцуулга дуусны дараагаар мөнхөд захирлаас шууд бас асуулт асуух боломжтой гэж хэлмээр байна. За тэгээд earnings call эхлээд танилцуулна уу гэж мөнхөд захирлыг урьж байна. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн Монголын өргөмгийн биржийн 2025 оны үр дүнгийн тайланг танилцуулах Earnings Call-д оролцож байгаа нийт шинжээчд, мэргэжлийн өргөнг оруулагч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд танилцуулга эхлэхээс өмнө forward looking statement-тэй хэлхэн зүйтэй байх. Энэхүү танилцуулгад дурдсан зарим мэдээлэл нь манай өргөмгийн биржийн ирээдүйн үйл ажиллагаа, стратеги, зах зээлийн хөгжлийн талаарх хүлээлт, төлөвлөгөө, таамаглалд тулгуурласан. За зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөх зэрэгс шалтгаалж эдгээр хүлээлтэд хүрэхгүй эсвэл хөрөнгө оруулагчдын зан төлөв зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр бодит үр дүн эдгээр таамаглалаас зүрх боломжтой. За энэ тохиолдолд одоо Монголын өргөмгийн биржийн зүгээс эдгээр мэдээллийг шинжлэх альва үргийг бол хүлээхгүй. За тэгээд танилцуулга эхлэе. За танилцуулга бүтэн дэлгэцээр харагдаж байна. Харагдаж байна уу хацгэл. За юун түрүүнд бид 2022 онд IPO хийхэд олон нийтэд танилцуулж байсан 5 жилийн стратеги төлөвлөгөөнийхөө гүйцэтгэлийг эргэж харах нь зүйтэй байх. За бид 23-аас 27 оныг хүртэл болвол манай хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ маань дотоодын нийт бүтээгдэхүүний 25% хүрсэн байх. За хөрвөх чадварын харьцаа маань 10% хүрсэн байх зорилттой түвшнийг тавьсан байдаг. 25 оны жилийн эцсийн байдлаар энэхүү төлөвлөгөөний дагуу бол манай зах зээлийн үнэлгээ 20 орчим их найт төгрөгөд хүрсэн байхаар төлөвлөсөн байдаг хэдий ч яг бодит гүйцэтгэл маань бол 13.8 орчим их найт төгрөг. За энэ нь бол дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад бол 15-16 орчим хувь. За зах зээлийн хөрвөх чадвар бол 8% байх маань гүйцэтгэлийн 366% байгаа. За энэ дээр бол хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн үнэлгээг тэлэх зэрэг дээр бол тодорхой ажлууд төлөвлөгдсөн. За эдгээр ажлуудыг бол танилцуулгын дараагийн хэсэгт дэлгэрэнгүй ярина. За орлого зарлагын төсөөллийн хувьд бол бид 25 онд 14 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлоготой 7.8 тэрбум төгрөгийн зардалтай ажиллана гэж төсөөлж байсан. За мэдээж 23 оноос хойш бид уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эргэлж эхэлснээс орлогын түвшин бол харьцангуй өссөн. Ингээд бодит гүйцэтгэлээр бол 25 онд бид 45.4 тэрбум төгрөгийн орлоготой. За үүнээс үндсэн үйл ажиллагааны орлого бол 10.7 тэрбум буюу одоо арилжааны шимтгэл, гишүүнчлийн орлого, бусад орлогоос хүүгийн орлогоос бол 34.6 тэрбум. За зардлын хувьд бол 10.2 тэрбум. Ингээд үйл ажиллагааны цэвэр ашиг жилийн эцсийн байдал 35.1 тэрбум төгрөгийн үр дүнтэй ажилласан. За энд тодтогч хэлэхэд манай аудитлагдсан тайлан бол хараахан эцэслэгдэж гараагүй байгаа. Тэгэхээр энэ дүн маань бол аудитлагдаагүй тайлангийн үр дүн шүү гэдгийг тодтогч хэлье. За 25 онд бол анхдагч зах зээл дээр бид 341 тэрбум төгрөгийн арилжааг, хоёр дахь зах зээлд бол 565 тэрбум төгрөгийн арилжааг үнэ цаасны
зах зээл дээр явуулсан нийт арилжааны дүн маань бол 900 орчим тэрбум төгрөг болсон. Энэ бол өмнөх жилдээ харьцуулахад бол 30 орчим% бууралттай гарсан. За үүн дээр бол мэдээж яг макро түвшинд 25 оны 1-2 дугаар улиралд манай голлох экспортын одоо тоо хэмжээс багассан, үнийн дүн багассан. За үүнтэй холбогдуулаад нийт одоо зах зээл дээр хөрөнгө оруулагчдын одоо итгэл үнэмшил уурстай холбож тайлбарладаг. Эсвэргээр тогтмол орлогын бүтээгдэхүүнүүдийн идэг бол өнгөрсөн онд нэлээд идэвхтэй байсныг хөрөнгө оруулагчид шинжээчд маань бол мэдж байгаа хаа. За Монголын хөрөнгөний биржлийн үнэтлэн байдлаар 162 бүртгэлтэй хувьцаат компани, 13 компани бонд, 5 хүбүз, 2 хөрөнгө оруулалтын сан идэвхтэй арилжаалагдж байна. За уул уурхайн бирж дээр бол экспортод гарч байгаа нүүрс, төмрийн өвдөр, жонш, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүнүүдийг арилжиж байна. За үнд цаасны данстай нийт 3 сая иргэн буюу одоо манай нийт хүн амын 85% бүх арилжаа бол захин хэлбэрээр явж байгаа. Өдрийн дундаж арилж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний эргэлтийг оролцуулаад 33.4 тэрбум төгрөг. За зах зээлийн үнэлгээ дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцах харьцаа бол 17.4 гэж түрүүн хэлсэн. За топ 20 индекс маань бол оны 54.4 мянган нэгжээр буюу өмнөх онтой харьцуулахад 6.2%-аар зах зээлийн үнэлгээ маань бол 13.8, өмнөх онтой харьцуулахад 662%-аар өсч хаагдсан байдаг. За бизнес төлөвлөлтийн хувьд бол бид зах зээлийн үнэлгээ, за түүнд эзлэх хөрөнгө чадварын хувь, за тэгээд тэнцэнээсээ бол одоо арилжааны тоо хэмжээ, түүнээс олох шимтгэл гэдэг байдлаар бид бол бизнес төлөвлөгөөгөө боловсруулдаг. За 25 оны хувьд бол дотоодын нийт бүтээгдэхүүн бол 89.9 их 80 төгрөг. За манай зах зээлийн үнэлгээ бол 15.4% нь өдрийн дундаж арилжаа унцаасны зах зээл дээр 3.7 тэрбум төгрөг. За арилжааны хөрвөх чадвар бол 4.1%. За анх дахь зах зээлийн болон хоёр дахь зах зээлийн тоо хэмжээг бол түрүүнд үлдсэн 340 тэрбум 565 тэрбум байсан. За анх дахь зах зээлийн идэх бол харьцангуй суларсан. Өнгөрсөн онд бол IPO хараахан зах зээл дээр гаргаагүй. За энэ жил бол энэ чиглэл дээр бол төвлөрч нэлээд ажлуудыг төлөвлөсөн. 26 оны хувьд бол бид өдрийн дундаж арилжааг 26-аас 28 онд өдрийн дундаж арилжааг бид нэг 8-аас 10 тэрбум төгрөгийн хүргэе. Арилжааны хөрвөх чадварыг бол тогтвортой өсгөе. За анх дахь зах зээл дээр бол нэлээд төвлөрч ажиллая гэдэг ийм зорилтуудыг тавьсан байгаа. За дэлгэрэнгүй бас дараагийн слайдуудаас харуулна. За арилжааны дийлэнх буюу $1.3 их 80 төгрөгийн эргэлтийг бол уул уурхайн бүтээгдэхүүний бирж дээр хийсэн. За хувьцааны арилжаа бол 286 тэрбум, компани бонд 315 тэрбум, засгийн газрын үндэслэлс 144 тэрбум. За хөрөнгөөр баталгаажсан үндэслэлс бол 153.8 тэрбум, хөрөнгө оруулалтын сангийн хэрэгц 5.8 тэрбум төгрөгтэй байсан байна. Зах зээлийн үнэлгээ бол сүүлийн жилүүдэд доктортой өсөж байгаа. Энэ дээр бол шинээр орж ирсэн томоохон банк санхүүгийн байгууллагууд болон бусад цааснуудын хувьцааны үнэ өсөж байгаатай холбож тайлбарладаг. За үүнийгээ дагаад бас манай топ 20 индексийн үнэлгээ бол бас тогтмол өссөөр ирсэн. За үнцаасны арилжааны идэх бол үндсэн одоо байдлаар бол 20 оноос хойш бол доктортой өсөж байгаа. За 21 он болоо 24 онд бол бас огцом өсөлт байсныг дурдах хэрэгтэй байх. За нийт арилжааны хэрэгц бол уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа хийж эхэлсэнтэй холбоотойгоор бол огцом өсснийг бол дөрөвдөх графикаас тавхан харж байна. За Монголын хөрөнгөний биржийн өөрийн хувьцааны хувьд бол ханш өнгөрсөн онд 42 төгрөгөөр буюу 12%-аар буурч нэгж одоо хувьцаа маань 312 төгрөгөөр хаагдсан байна. За нийт 15.6 сая ижлэх хувьцаа жилийн турш арилжигдаж 4.8 тэрбумын эргэлттэй гарсан. За PE харьцаа бол 341 харьцангуй бага байгаа. Тэгэхээр бас энэ дээр бол манай олж байгаа үйл ашиг бүтээж байгаа хувьцаа эзэмшдэг бүтээж байгаа үнэтэй харьцуулахад хувьцааны үн бол харьцангуй хямд байгааг харж байна. За price book харьцаа бол 1.2. За активын өгөөж бол 200-ны
48%. За энэ дээр бол манай активд бол дэнчингийн уулуурхаан бүтээгдэхүүний үйл ажиллагаанд оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн байршуулсан дэнчингийн хувь хэмжээ нэлээд өндөр хүний дүнтэй байдаг учраас одоо активын өгөөжийн дүн бол харьцангуй бага гадаг. За үр хөрөнгийн өгөөж бол 35.36% буюу манай бирж дээр харилцаж байгаа үнцааснуудаас бол харьцангуй дээгүүр болж байгаа. За 25 оны жилийн эцсээр бол нийт хувьцаа эзэмшигчдийн мань тоо бол 10,000 орчим байсан. За үүнээс бол 66%-ийг нь бол Монгол Улсын засгийн газар түүний төлөө сангийн яам. За 34%-ийг нь бол олон нийт эзэмшиж байгаа. Төвлөрлийн хувьд бол харьцангуй дархал сайтай хамгийн том одоо хувьцаа эзэмшигч нь бол засгийн газрын эс тооцвол нэг орчим хувийн хувьцааг эзэмшдэг. За хувьцааны хөдөлгөөн бол жилийн эхнээс бол буураад 2-3 дугаар улиралтаа бол тогтворжоод 4 дугаар улиралд бага цагийн өсөлт үзүүлсэн юм байдалтай харагддаг. За өнгөрсөн онд үйл ажиллагааны хувьд бол бид бүтээгдэхүүн үйлчилгээний нийт төрлийг нэмэгдүүлэх, за нөхцлүүдийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн. За үнцаасны бүртгэлийн журамд бол нэлээд их үйлчлэлүүдийг хийж бүртгэлийн процессыг ойлгомжтой болгох, баримт бичгийн бүрдүүлэлт ретейпүүдийг багасгах, за топ 100 аж ахуй нэгж жүүдийн одоо шалгуур шаардлага үйлчлэгээний хөрсөнд бас хөнгөлөлт үзүүлэх гэх мэтлэн ажлуудыг хийсэн байдаг. За мөн хөрөнгийн биржээс ерөн зах зээл дээр барьж байгаа бодлогын өрөөнд бол энэ арилжааны өртөг зардлыг багасгах ажлуудыг системтэйгээр хийж яваа. За үүний хүрээнд бид бас шимтгэлийн хэмжээг бас зарим нэг бүтээгдэхүүнүүд дээр бууруулсан байдаг. За мэдээж хөрөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зах зээл үүсгэгчийн журам дээр бид өнгөрсөн онд ажилласан. За одоо энэ 3 дугаар сартаа багтаагаад бид энэ журмаа одоо санхүүгийн зохицуулахаар шинжилсэн зурмаа батламжлуулаад энэ зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг бол хэрэгжүүлээд явах зорилттой байгаа. За листингийн тоог нэмэгдүүлэх, үнцаас гаргагчийн одоо чанарыг сайжруулах тал дээр бас нэлээд хэд хэдэн ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг. За энэ талаар бас олон нийтэд мөн одоо юу гэдэг аж ахуйн нэгжүүдэд бас сургалтуудыг нэлээд сайн зохион байгуулсан байдаг. За бас гадны хөрөнгө оруулалтыг татах, за гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа нэгжүүдтэй холболтыг хийх тал дээр бас нэлээд ажлуудыг бид бас явуулсан. За бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн засаглалын чиглэлээр бол доктортой шинжилт сайжруулалтуудыг хийгээд явж байгаа. За үнцаасны бүртгэлийн журмын шалгуур шаардлагыг хангаагүй 7 аж ахуйн нэгжийг өнгөрсөн жил бид одоо бүртгэлээс хассан. За 25 он маань бол одоо 24 онтой харьцуулахад ногдол ашигын одоо хэмжээ бол эрс өссөн юм үзүүлэлттэй байдаг. За өнгөрсөн оны 4-р сараас эхлээд бид бас одоо аж ахуйн нэгжүүдийн одоо байгаль орчин, нийгмийн засаглал, доктортой байдлын тайлбарлалын сэдвүүд сургалтыг зохион байгуулад 1-р самбарын аж ахуйн нэгжүүдийг бол доктортой байдлын тайлангаа одоо тогтмол явуулах ийм шаардлагыг тавьсан. Энэ жилээс эхлээд бид бас энэ байгаль орчин, нийгэм засаглалын тайлагналд нь хөндлөнгийн байгууллагаар бас үнэлгээ хийлгүүлэх энэ ажлыг хийгээ явж байгаа. За энэ компани засаглалын кодексийн хэрэгжилтийг хангуулах шаардлагын хүрээнд бол энэ тайлагналын чанар бол тогтмол сайжраад энэ одоо шаардлага хангахгүй байгаа компаниудын хувь хэмжээ бол он жилээр тусам бол багасаад явж байгаа. За уулуурхаан бүтээгдэхүүний биелждэр бол шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, за идэвхжлтийг сайжруулах дээр бол нэлээд их ажлуудыг хийсэн. Арилжааны багц журмуудыг бол өнгөрсөн жил бас 6 багц журам дээр бол нэмэлт өөрчлөлтийг хийсэн байдаг. За мөн одоо уулуурхаан бүтээгдэхүүний биелжийн арилжааны журманд элчин хүчний болон когч нүүрсний индексийг тооцох журам аргачлалыг баталсан байдаг. Та бүхэн санаж байгаа бол одоо 1-2 дугаар улиралд түүхий эдийн огцон унснаас болоод одоо өндөр үнээр хийсэн гэрээнүүд дээр бол нийлүүлэлт худалдаа авалт одоо эрс багассантай холбогдуулаад бид бас индексээр үнийн аргачлалыг тооцох юм шинж журмын зохицуултыг хийснээс үр дүнд хүрсэн. Одоо 25 оны 2 дугаар хагаст бол энэ жил бол индексчилсэн одоо үнээр хийсэн хэд хэдэн гэрээнүүдийг бол хийсэн байдаг.
За хамтын ажиллагааны хүрээнд бид бас ижил төстэй биелжүүдтэй бас хамтын ажиллагааны санамжтуудыг зураад бас хэдтэй ажлуудыг бас төлөвлөд явж байгаа. За олон нийтлүү чиглэсэн худалдаа авчлуу чиглэсэн арга хэмжээнүүдэд бид Монголд болон бүгд найрамдах хятад улсад бол нэлээх зохион байгуулсан. За худалдагч талуудтай бас мөн энэ тал дээр бол нэлээх ажлуудыг хийсэн байдаг. За олон нийтийн мэдээллээр хангах хөрөнгөний зах зээлийн талаарх одоо мэдлэгийг дэвшлүүлэх, за зах зээлийн оролцогчдыг одоо нэмэгдүүлэх ажлын хүрээнд бол сургалт үйлчилгээг тогтмол хийж байгаа. За сургалт үйлчилгээ мэдээллийн төвийг нээсэн хөрөнгөний бэлжийн одоо засварын ажлын хүрээнд, за үндэсний анхны шатны болон дунд шатны одоо мэдлэг олох сургалтыг тогтмол гүйцэтгэж байгаа. За мөн одоо энэ хөрөнгөний зах зээл ба 1072 хувьцаа сэдвт энэ сургалтыг бол орон нутагт хүргэж одоо бүсчилсэн байдлаар зохион байгуулсан. За гэх мэтчлэн ажлуудыг бол хийж байгаа. За гадаад дотоодын бас манад одоо Монголд хөрөнгө оруулах зорилготой зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаануудад бас хөрөнгөний бэлжийг төлөөлж бас оролцож ирсэн. За системийн шинжилгээний хүрээнд бол тогтмол ажлуудыг бид хийж байгаа. Дэд бүтцийн шинжилгээний хүрээнд бол одоо вендоруудтай холбогдож саналуудыг аваад энэ core системийг шинжлэх, арилжааны системийг шинжлэх ажил дээр ажлын даалгавар боловсруулаад худалдаа авалтыг 12 сард зохион байгуулсан. За харамсалтай нь энэ дээр бол яг одоо үргэлжлүүлж ирсэн үр дүн гараагүй. Бид бол цаашдаа энийг бол худалдаа авах үйл ажиллагааг үргэлжлүүлээд явуулна. За дата төв дээр бид шинжилгээ хийсэн. За анхны олон улсын тэр хоёр стандартад нийцсэн дата төвийг бид ашиглалтанд оруулсан байгаа. За засгийн газрын цаасны арилжааг бас бонд MSC цэгийн платформыг ашиглаж арилжаа хийж байгаа, та бүхэн мэдж байгаа. За мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг бас дотооддоо хөгжүүлсэн комикс системээр ажиллуулж байгаа. За үүн дээр бол системийн шинжилгээг бол тогтмол хийгээд явж байгаа. За 25 онд хийж үзсэн ажлын хүрээнд бол ерөнхийдөө танилцууллаа. Тэгээд мэдээж одоо шинжээч мэргэжлийн хөрөнгө оруулагчд бол ирэх жилүүдэд бас хөрөнгөний бэлж ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах вэ, ямар хүлээлттэй байгаа вэ гэдэг дээр бас тодорхой мэдээллийг өгье. За үнд цаасны зах зээлийн одоо энэ арилжааны хөрөнгө чадварыг сайжруулах бол энэ асуудал бол манай бэлжийн хувьд бол хамгийн тулгамдсан асуудал байгаа. Өнөөдөр Монголын хөрөнгөний бэлж өдрийн дундаж арилжааныхаа тоо хэмжээг харуул одоо хөрөнгө оруулалт шингээх энэ чадамж нь бол альцсангуй сул. Тэгэхээр энэ дээр бол бид төвлөрж ажиллана. За түрүүн хэлсэнчлэн бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх, энэ листед компаниудыг чанаржуулах, за тухайн листед компани дээр одоо free float-ийн хэмжээг нэмэгдүүлэх мэтчилэн ажлууд дээр бас төвлөрж ажиллана. За энэ компани засаглал, тайлагналыг сайжруулах дээр бас нэлээд хэдэн ажлуудыг бид төлөвлөсөн байгаа. За мэдээж уул уурхайн бүтээгдэхүүний бэлжийн үйл ажиллагаан дээр бас олон улсын жишгт нийцүүлэх шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргах гэдэг дээр ажиллана. За системийн шинжилэлтээр бас тулгамдсан байгаа асуудлуудыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. За энэ гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бас энэ бэлж хоорондын холболт, давхар бүртгэлийн асуудал дээр төвлөрж ажиллана. За энэ чиглэлийн хүрээнд бол бид зах зээл үүсгэгчийн одоо энэ функцийг энэ хоёрдугаар хилэлдээ багтааж туршилтын журмаар эхлүүлнэ. Санхүүгийн зохицол хороо, за энэ манай арилжаа хэрэглэгчдийн холбоо, брокер дийлүүдийн компаниудаас санал аваад за яг энэ зах зээл үүсгэгчээр туршилтын гормоор орж байгаа энэ компаниудад бол шимтгэлийг нь бол бэлжийн зүйлс бүрэн тэглэх гэдэг ийм одоо урамшууллын хүрээнд энэ ажлыг эхлүүлнэ гэж. За манайх гадаадын одоо энэ портфолио менежерүүдийг оруулах дээр бол шинэ индексүүдийг бид тооцоолж гаргая гэж байгаа. Ялангуяа уул уурхай дэд бүтцийн үнд цааснуудыг багцлсан индекс, за банк санхүүгийн байгууллагуудыг багцлсан индекс, за ногдлоо шиг хуваарьладаг аж ахуй нэгжүүдийг багцлсан индексийг их нийлжинд гаргана. За мөн бас тодорхой хөрөнгө оруулалтын менежменттэй хамтраад доллар хедж буюу энэ валютын одоо эрсдлийг хаасан гадаадын индексийг дагдаг бас нэг ETF
хийнэ гэдээ бидэд одоо ойрын хугацаанд ажиллуулад явж байгаа. За мэдээж шинээр гаргах гаргагчдын тоог нэмэгдүүлэх төр бол та бүхэн мэдж байгаа төрийн өмчт компаниудыг биелжээр олон нийтэд нээлттэй санал болгох үндсэн чиглэлийг бол энэ хаврын чуулганаар хэлэлцэн. Энэ дээр 18 компани жагсаалт гарсан байгаа. Үүн дотор бас манай Монголын хөрөнгийн биелж, Төрийн банк, Эрдэнэс 5 толгой, улсын баяжуулах эрдэнэт үйлдвэр, МИАТ гэх мэтчил бас хөрөнгө оруулагчдын сонирхлыг татгууц компаниуд байгаа. Тэгэхээр эдгээр ажлуудыг бол үе шаттай хийгээд 28 хүртэл хийхээр ийм одоо хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. Хэрвээ энэ батлагдах юм бол манай үйл ажиллагаанд бол нэлээд орхитой түлхэц зөх үйл ашигт ажиллагаанд бол нэлээд том нөлөө үзүүлэх ийм бодлогын шийдвэр гарна гэж хүлээж байгаа. За шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хувьд бол хадгаламжийн бичиг, за үйл хөдлөх хөрөнгө оруулалтын сан, за түрүүн хэлсэн хувьцаа болон индексийн үүсмэл үнэт бусад үүсмэл үнэт заасуудыг бид бол хөгжүүлэлт хийж ажиллана. За компанийн засаглал тайлбарлал дээр бол мэдээллийн стандарт нэлээд байдал хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бол эхнээсээ ажил хийсэн. Та бүхэн хэрвээ танилт бол OpenCG, MSC, CGMN гэдэг манай систем ажиллаад эхэлсэн байгаа. Орж харах хэмжээг бол та бүхнийг олж танилцахыг хүсье. Мэдээж биелждэр бүртгэлтэй компаниуд бол нийтэд мэдээллийн журмын хүрээнд олон нийтэд бол санхүүгийн тайлан болон бусад шийдвэрлэлүүдтэй холбоотой мэдээллүүдээ явуулж байгаа. За эдгээр одоо санхүүгийн тайлагналуудыг одоо мэргэжлийн шинжээчд болон хөрөнгө оруулагчид аваад боловсруулад үндэслээд одоо тухайн хувьцааны одоо судалгаа шинжилгээ хийхэд дөхөн байх зорилгоор бид энэ тайлангуудыг бас одоо хэлбэрийг нь захин болгох, Excel болгох, одоо бусад хэлбэрт оруулж ингэж байршуулж байгаа. Тэгэхээр энийг бол цаашдаа бас сайжруулалтууд хийгдээд явагдана. За мөн энэ системээр дамжуулаад бас энэ засаглалын тайлан хөндлөнгийн үнэлгээ хийж олон нийтэд бас төлөвлөхөр байгаа. Энэ дээр бас төлөвтэй ажлуудыг бол 1-2 дугаар хувьлалаа дамнуулаад хийн. За мэдээж шинээр нэвтрүүлж байгаа системийн хувьд бол бас алдаа мадаг сайжруулах зүйлсүүд байхыг үүсэхгүй. За энэ болгон дээр бол зах зээлээс олж ирж байгаа энэ одоо санал зөвлөмжүүдийг бол бид аваад сайжруулад явнаа. За уул уурхайн бүтээгдэхүүний биелжийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн ажлуудыг төлөвлөсөн. За экспортлогч компаниудыг манай биелжийн үйл ажиллагаа явуулж арилжаа зохион байгуулж байгаа нийлүүлэгч уул уурхайн компаниудын тоог нэмэгдүүлэх. За мөн одоо бол спот forward хэлцлийн хүрээнд зөвхөн үйл ажиллагаа явуулж байгаа. За үүн дээрээс бас futures options-ын бүтээгдэхүүнүүдийг нэмэгдүүлэх. За мөн оролцогч талуудын тоог зөвхөн одоо уул уурхайн компаниас гадна бас энэ худалдааны компани трейдерүүд байх одоо боломжоор хангах зэрэг зохицуултуудыг хийж байгаа. За арилжааны төл журам бол энэ 4 сард дуусж байгаа. За энэ дээр бол бас бид шинжилээд талуудаас санал аваад тойроод явж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг брокеруудаар дамжуулж хийх төр бид бол 26 оноос эхлээд их талдаа гаргах юм төлөвлөгөөтэй агуулгатай ингээд ажиллаж байгаа. За системийн шинжилгээний хүрээнд бол та бүхэн мэдж байгаа бид Лондонгийн хөрөнгийн биелжийн Millennium IT системийг бол ажилуулад явж байгаа. Өнгөрсөн жил олон улсад нээлттэйгээр худалдаа авах ажиллагаа зохион байгуулсан. За энэ ажлыг бол бид энэ жил яаралтай 1-2 дугаар үйлдэлдээ багтааж эзэслээд энэ системийн шинжилгээг бол явуулна. За автоматжуулалт энэ дотоодын бүх системүүдийн хоорондын уялдаатай байдал дээр бол нэлээд ажлуудыг бас төлөвлөж хийхээр ажиллаж байгаа. За энэ гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд биелжийн одоо зүгээс хийх ажлуудын хувьд бол одоо энэ EKYC журмыг нэвтрүүлэх, за цахим дансны нээлтийн систем хийх, алсаас арилжаанд орох нөхцөлийг одоо үе шатаар бүрдүүлэх, зохицуултыг уян хатан болгох дээр бол санаачлуудыг гаргаад явж байгаа. За давхар бүртгэлийн асуудлыг бол бид байнга ярьсаар ирсэн. Яг одоо юу гэдэг залчмын үед бол 20 хэдэн биелжтэй бид
давхар бүртгэлийг хийх юм одоо боломж нь бол байгаа. За энийг бол одоо ажил болгох дээр нэлээд анхаарч ажиллах болно. За дунд хугацаанд бол бид дотоодын нийт бүтээгдэхүүнээс хамаарат дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх манай зах зээлийн үнэлгээг бол 25% өргөн нийтийн зорилтыг тавьж байгаа. За бас үүнийгээ дагаад бас арилжааны хөрвөх чадварыг бол доктортой нэмэгдүүлнэ. За анх дахь зах зээлийн одоо идэвхийг сайжруулна. За хоёр дахь зах зээлийн идэвхийг мөн адил сайжруулна. За энэ дээр бол эх 3 жилийн хугацаанд бид 26, 27, 28 онд анх дахь зах зээлийн арилжааг бол 1.2 их найдад, за цаашлаад 1.7 их найд хүртэл өсгөх. За хоёр дахь зах зээлийн арилжааг бол 750-аас 850 тэрбум төгрөг болгож өсгөх. За үүнийхээ үр дүнд бол үндсэн үйл ажиллагааны орлого буюу арилжааны шимтгэл, гишүүнчлийн хураамж, бусад одоо мэдээлэл боловсруулалтын орлогоо бол 13.4 тэрбумаас 14 тэрбум хүртэлх үе шаттайгаар өсгөх. Ингэснээр энэ үндсэн үйл ажиллагааныхаа орлогоороо үйл ажиллагааныхаа зардлыг нөхдөг, ашигтай ажилдаг байхаар зорилтуудыг тавьсан байгаа. За мэдээж одоо уул уурхай бүтээгдэхүүний арилжаан дээр оролцож байгаа компаниуд энд энчингээс бол тодорхой хэмжээний хүүгийн орлого олдог. За энийг бол энэ түвшинд нь эх жилүүдэд барина гэдэг ийм одоо таамаглалаар бид бол 26 онд бол цэвэр ашигын төсөөл 29.7 тэрбум. За 27, 28 онуудад энийг бол үе шаттайгаар өсгөөд явах ийм төсөөлөлтөй байгаа. За энэ үлээд ер нь бидний зүгээс бэлдсэн танилцуулга дуусч байна. Тэгээ ингээд шинжээчдийн зүгээс болон бусад вебинарт оролцож байгаа мэрэгчлэтнүүдээс бол асуулт байвал хариулъя. Баярлалаа. За танилцуулга тавьсан мөнхөд захирал баярлалаа. За лаваар үзэж байгаа оролцогчд болон за яг сүмээр оролцож байгаа мэргэжлийн шинжээчд маань асуулт асуух боломжтой байгаа шүү. Тэгэхээр нээлттэй асуугаад яваарай гэж хүсгээр байна. Тэгэхээр шууд мөнхөд захирлаас бас асуух сонирхолтой байх юм бол гараа өргөд асуух боломжтой шүү гэж дахин сануулж хэлье. За тэгээд оролцогчдоос маань ирсэн асуултууд эхнээсээ ирсэн байна. Тэгэхээр шатаараа асуугаад явъя гэж бодож байна. Тэгэхээр за 2026 оны хувьд Монголын хөрөнгийн биржийн яг гол зорилгыг хуваалцсан үг нэ. Менежментийн ер нь хамгийн өндөр ач холбогдол хөгж буй 3 ажил чиглэлийг бол юу байх вэ гэж асуусан байна. За одоо хамгийн өндөр ач холбогдол хөгж буй 3 ажил бол хөрөх чадвар байна. Тийм. Одоо манай бирж дээр бол хамгийн тулгымдсан ажлуудын нэг. Мэдээж бид хөрвөх чадварыг сайжруулахгүйгээр хөрөнгө оруулалтыг бол дөрвтэй хэмжээгээр бол шингээж чадахгүй. Тэгэхээр энэ дээр түрүүнд үлдэлцсэн хамгийн түрүүнд зах зээл үүсгэгчийн ажлыг бол яг бодиттой хийж эхлэе. За дээрээс нь одоо пассив портфолийн хөрөнгө оруулагчдад зориулж индексийн бүтээгдэхүүнүүдийг нэмэгдүүлээд улмаар одоо энэ юунуудыг биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгоё. Энэ дээр бас нэг хэлэхэд бид топ 20 индексийг бол ингээд сүүлийн 15 жил дагаад явж байна. Market cap зах зээлийн үнэлгээ болон одоо хөрвөх чадварын идэвхжил гэсэн ийм хоёр шалгуураар топ 20 индекст аж ахуй нэгжүүд ордог. За өнөөдрийн хүртэл энэ дээр бол ямар нэгэн ETF бол дагаж үүсээгүй. Магадгүй энэнийг бид эргэж харах цаг болсон болов. Үгүй бол одоо энэ ETF-үдэд хөрөнгө оруулахын пассив хөрөнгө оруулагчид энэ ялангуяа манайх шиг юм өвчт буй фронтал зах зээлд бол дийлэнх хөрөнгө оруулагчид бол пассив хөрөнгө оруулагчид байгаа. Идэвхтэй хувьцаа судлаад манай дээр байгаа тухайлсан хувьцааг тухайлбал одоо хаан банк гэдэг юм олон банкны хувьцааг судлаад үр ашгийг нь тооцоод хөрөнгө оруулна гэхээс илүү манай зах зээлийг ингэж нийтээр нь одоо capture хийх дагах боломжтой юм ETF-үд хөрөнгө оруулах сонирхолтой ийм портфолио менежмент байгаа. Тэгэхээр эдгээрт зориулаад бид одоо юу гэдэг яг манайх ч одоо уул уурхайн сторийг л зарж байгаа энэ ч амжилттай явж байгаа зах зээл шүү дээ. Тэгэхээр иймэрхүү жишээлбэл уул уурхай дэд үтцийг дагдаг ETF. За бүхэл одоо өндөр ашигтай ажиллаж байгаа энэ арилжааны банкуд тийм өнөөдөр одоо маш бага үнэлгээгээр манай бирж дээр арилжаалагдчихээн
эдгээрийг жишээлбэл багцлах, санхүүгийн индексийг бий болгоод энийг дагдаг ETF ч гэдэм үү. Гэмшлийн ажлуудыг хийх шаардлагууд бол байгаа. За тэгээд шинээр одоо listed компанийг бүртгэх. За одоо байгаа listed компаниудынхаа free float буюу олон нийтэд нээлттэй арилжаалж байгаа хувьцааных нь хувь хэмжээг нэмэгдүүлэх гэдэг дээр бол би шатаргатай ажлуудыг хийнэ. За баярлалаа. Яг энэ таны яг тайлбарсан асуулттай холбоотой асуулт асуусан байсан. Яг хөрвүүлж чадвартай сайжруулахтай холбоотой ямар одоо ажлууд үе шаттай ийгдүү гэж асуусан байсан. Тэгэхээр энэ асуулт нь бас хариулчлаа гэж бодож байна. Тэгэхээр дараагийн асуулт нь болохоор за арилжааны шимтгэлийг ерөнхийдөө та сая танилцуулгахдаа бууруулна гэж ярьсан. Тэгэхээр нэг талаасаа Монголын хөрөнгөний биржийн орлогын хэмжээг ерөнхийдөө бас тэр чинь ингээд бууруулж байгаа шүү дээ. Шимтгэлээ бууруулж ихээр тэгэхээр Монголын хөрөнгөний бирж ер нь өөрийн ашигт ажиллагаа борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх те чиглэлүүдээр ямар ажлууд хийх гэж байгаа вэ? Тэгээд энэтэй холбоотой яг Монголын хөрөнгөний бирж өөрөө хувьд компани учраас тэгэхээр энэ чиглэлээр шинэ ямар бүтээгдэхүүн үйлчилгээ ер нь ойрын хугацаанд нэвтрүүлэх вэ? Тэгээд ер нь одоо энэтэй бууруулсан одоо шимтгэлийнхаа орлогыг ер нь ямар хуу байдлаар нөхөх вэ гэж асуусан баг шүү. Бид шимтгэлийн орлогыг үе шатаар бууруулах ийм одоо тактик стратеги баримталж байгаа. Мэдээж арилжааны идэвх сул эргэлт бага тохиолдолд шимтгэлийн орлогыг бууруулах нь бол орлого ашигт ажиллагаанд шууд нөлөөлнө зөвшөөрж байна. Тэгэхдээ бид бас эргэлтээ нэмэгдүүлээд хөрвөх чадвараа нэмэгдүүлээд за үүнтэйгээ уялдсан байдлаар шимтгэлийн үе шаттай бууруулах нь бол ашигт ажиллагаанд бол нөлөөлөхгүй байхаар ингэж шийдвэрлэнэ. Өндөг дахианы үлгэртэй л адилхан асуудал. Одоо хөрвөх чадвар байхгүй үед нь бид шимтгэлээ одоо бууруулах юм бол ашигтай ажиллагаа багасна. Шимтгэлээ бууруулахгүй бол хөрвөх чадвар нэмэгдэхгүй байна гэж зах зээлээс бол маш их одоо гомдол санал ирдэг шүү дээ. Энийг бол одоо аль нэг нь бий болохыг хүлээхгүйгээр ялангуяа манай шиг юм жижиг зах зээл дээр бол ингээд 1-2 хөрөнгө оруулагч орж ирээд ингээд хөрвөх чадвар арилжааны идэвх шууд нэмэгдэхгүй. Нэг багаар бид нар өөрсдийнхөө хийж чадах хэмжээнд инженерчилж хийж үе шаттайгаар л нэмэгдэх ёстой. Тэгэхээр арилжааны идэвх хөрвөх чадвартайгаа уялдуулж бид шимтгэлээ үе шаттайгаар бууруулна. Энэ жилийн хувьд бол бид бондын арилжааны шимтгэлийг тодорхой хэмжээнд бууруулахаар журмын өөрчлөлтийг оруулсан. За 7 сарын 1-ээс 5 анзаарсан бол санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалтын хурамжийг хөрөнгөний бирж 50%-аар за бусад брокер дийлэнх компаниудад бол 100%-аар бууруулахаар оруулсан байна. Тэгэхээр бидний бондор одоо шимтгэл бууруулсан энэ одоо алдсан орлогоо эргүүлээд зохицуулалтын шимтгэл хурамжийн хөнгөлөлт чиглэлээр бол нөхөх байдлаар бид зохицуулж байгаа. Ойлголоо, баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор ерөнхийдөө энэ системийн шинжилэлтэд нэлээд олон асуултууд асуусан байна. Тэгэхээр энэтэй холбоотой асуултуудыг нэгтгэхэд асуучий гэж бодож байна. За эхнийх нь болонгууд ерөнхийдөө за системдэд бүтцийн шинжилгээний ажлууд ер нь хязээ хийж дуусгаар байгаа вэ? За тэгээд ер нь энэ нэг тэг ахиц сайжруулалтын хувьд ер нь удаан байгаа шалтгаан нь ерөнхийдөө юунд байгаа вэ? За дараагийнх нь асуулт нь болонгууд одоо ерөнхийдөө Millennium IT системийг ашиглаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь одоо юу гэдэг нь бусад өөр биржүүдийн ашиглаж байгаа системүүдтэй харьцуулахад ерөнхийдөө тий ямар давуу талтай, сул талтай талууд байгаа вэ? Тий энийг ерөнхийдөө тий түрүүнд дурдсан системүүдээр солихоор ер нь ямар шинэ боломжууд үүсэх вэ? За 3 дугаарт нь болонгууд яг биржийн вебсайтын шинжилттэй холбоотой асуусан байна. Тэгэхээр энэ вебсайтын шинжилт хийх болсон гол шалтгаан нь юу вэ? За тэгээд шинжилсэн хувилбарынтэй өмнөх хувилбараас ямар давуу тал сул талтай вэ? Тэгээ ер нь энэ засварын тэгээд яг энэ нэвтрүүлэлтийнхэнтэй шинэ вебсайттай холбоотой ажлууд нь хизээ эцсийн байдлаар ер нь дуусах вэ гэсэн асуултууд байна. За системийн шинжилгээний хувьд бол энэ 22 оноос ярьж эхэлсэн асуудал. Тэгээд бид бас олон нийтэд одоо байцаага нээлттэй арилжаалахдаа бас энэ олон нийтээс татан төлөвлөсөн хөрөнгөөр системийн шинжилгээг хийхээр татан төлөвлөсөн байдаг. За өнгөрсөн оны хувьд бол сангийн яам, санхүүгийн зохицуулах хороо болон бусад энэ дэд үтсийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад
ажлын хэсгээр бол энэ системийн шинжилгээг хэрхэн хийх вэ? Энэ техникийн шаардлагыг хэрхэн тавих вэ гэдэг дээр чиглэл гарсан. Тэгээд системийн шинжилэл хийхдээ дэд бүтцийн байгууллагууд буюу хөрөнгийн бирж, үндэсний төлөвлөсөн хадгаламжийн төв гэлэрэнгийн байгууллагууд нэгдсэн байдлаар системийн шинжилгээг хийх гэдэг ийм чиг өнгөрсөн оны 4 сард ажлын хэсгээс гарсан байдаг. За үүний дагуу бол ажлын даалгавраа бид бас гадаадын мэргэжлийн байгууллагуудтай хамтраад зөвлөх одоо баг ажилуулад ажлын даалгаврыг боловсруулсан байдаг. За ажлын даалгаврын хувьд бол өнөөдөр одоо энэ олон улсын зах зээл дээр арилжиж байгаа бүхий л одоо цаас инструментуудыг одоо арилжаалах бололцоотой байхаар нэлээд өргөн цагаартай ажлын даалгавар боловсруулагдсан. За ингээд хэд хэдэн байгууллагуудаас бас үнийн тандан судалгаа хийгээд үүнийхэн дагуу бас төсвөө батлуулаад худалдаа авах ажиллагааг 11 сард зохион байгуулсан байдаг. Ингээд 12 сарын 17-нд санал авах хугацаа дуусахад бол харамсалтай нэг байгууллагаас буюу Стамбул Бурса гэж байгууллагаас нэг л санал ирсэн. Энэ нь бол төсөв төртгөөс илүү үнийн одоо санал ирсэн гэдэг шалтгаанаар бол шаардлага хангаагүй. За ингээд энэний дараа бол бид одоо нөхцөл байдлын шинжилгээ хийгээд яагаад одоо компанид оролцсонгүй өмнөөс ярьжсэн одоо үнийн тандан судалгаа хийж байхад бас холбогдсон компанид оролцсонгүй вэ гэдэг дээр тодорхой хэмжээний дүн шинжилгээнүүдийг хийсэн. За тэгээд энэ дээр бол дүн шинжилгээг нь тухайн ажлын хэсэгт танилцуулаад дараагийн авах арга хэмжээнүүдийг одоо боловсруулах явж байна. Ер нь энэ ажлыг бол энэ 3-4 дугаар сарда багтааж эцслээд сонгон шалгаруулалтын ажлыг бол эцслээд хийх ёстой. Хийснээр бол бидний хүлээлтээр бол дунджаар нэг 12-аас 18 сарын хооронд бол системийн шинжилэлтийн нэвтрүүлэлтийн ажил хийж дуусна. Тэр хүртэл бол энэ Millennium IT системийг ханган нийлүүлж байгаа. Одоогийн ханган нийлүүлэгчтэйгээ бол гэрээний сонголтыг бол бид хийгээд хийцэн явж байгаа. За веб хуудсыг шинжлэх ажил бол 25-26 он дамнаад явж байгаа. Агуулгын хувьд бол бид арилжаа зохион байгуулах дэд бүтцийн байгууллагын хувьд бол эдгийх одоо мэдээ төвтэй веб хуудсыг энэ арилжааны мэдээлэл дата хөрөнгө оруулагчийн шинжээчдэд хэрэгцээтэй мэдээллүүдийг цаг тухайд нөгдөг бай. За дээрэс нь олон нийтэд энэ хөрөнгө оруулалтыг оруулахын мэдлэгээр ханддаг юм одоо боловсрол олгох юм төв бай. За мөн цаас гаргагчнаар зориулсан техникийн мэргэжлийн зөвлөгөө мэдээллүүдээр хангадаг ийм одоо талбар бай гэдэг талаас нь бол зорилж шинжилтүүдийг хийсэн. За нэвтрүүлэлтийн үе одоо энэ шилжилтийн үе бол одоо хийгдээд явж байгаа. Зарим нэг алдаанууд бол харж байгаа. За зарим нэг өнгө бодгийн асуудал төр бас зах зээлээс бол комментүүд ирж байгаа. За энэ болгон дээр та бүхэн маань хүлээцтэй байгаарай. Ханган нийлүүлэгч компанитай бид 5 дугаар сарын 1 хүртэл хугацаатай гэрээ хийгээд энэ хугацаанд бол яг эцсийн одоо файнал хувилбараараа бол нийтлэн тэр хүртэл бол бета хувилбар явж байгаа. Тэгтээ бол одоо хөрөнгө оруулагчдад хүргэх мэдээллүүдийг бол бид бол зохих төвшөнд нь шуурхаа үргээд явж байгаа. Ямар нэгэн байдлаар бол мэдээлэл хоцроосон зүйл бол байхгүй шүү. Тэгээд агуулгын хувьд бол яг цаас гаргагч, хөрөнгө оруулагч, шинжээчд гэсэн яг манай зорилттой зах зээл хэрэглэгчдэд зориулсан ийм агуулгаар шинжлэгдэж байгаа. За давхар түрүүнд урьдсан манай Open MSCC гэмээр гэдэг платформ маань ажиллаад эхэлсэн. За мөн л одоо бета хувилбар дээр явж байгаа. Та бүхэн бас орж үзээрэй. Үйл зас сайжруулах санал санаачлага хувь хөрөнгөний биржийн зүгээс нээлттэй. Ер нь энэ платформыг бол бид цаашдаа бол нэлээд өрөвтэй хөгжүүлнэ гэж бодож явж байгаа. Ойлголоо, баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор за таны ярилцлаган дээр 15% гадаадын институционал хөрөнгө оруулагчтай санал болгох журамтай гэж дурдсан байна. Ямар төрлийн компаниуд зорилт бүлэг гэж харж байгаа вэ? За Монголын хөрөнгийн биржийн зүгээс ер нь үүнд бэлтэж нэмэлтээр ямар ажлуудыг хийх шаардлагатай байгаа вэ гэсэн асуулт байна. За манай биржийн одоо хувьчил нэмэлт хувьцаа зарахтай холбоотой асуулт гэж ойлгож байна. За намрын чуулганаар энэ төрийн өмчийн компаниудыг
олон нийтэд нээлттэй ил дод санал болгох үндсэн чиглэлийг хилцэгсэх асуудал явсан. За үүний нэг компани нь бол Монголын хөрөнгийн бирж. Өнөөдрийн байдлаар бол 34% маань бол олон нийтэд нээлттэй арилжигдж байгаа. За сангийн яам болон холбогдох төрийн бодлого зохицуулалтын газрын зүгээс санал оруулахад бол 49 хүртэлх хувийг буюу одоо байгаа 34 дээр нэмж 15%-ийг худалдах ийм саналыг бол оруулсан байдаг. Энэ дээр бол одоо сангийн яам болон бирж дээр ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Юун түрүүнд бид хэдэн хувийг зарж борлуулах вэ? Хинт зарж борлуулах вэ гэдэг дээр төвлөрөхөөсөө өмнө бид юу энэ биржийн үйл ажиллагаа, энэ зах зээлийн хөгжлийг эх он жилүүдэд яаж төсөөлж байгаа? Ямар байдлаар харж байгаа юм те? За манай зах зээлийн үнэлгээ одоо 2030 он гэхэд ямар түвшинд байх юм? За манай эргэлт маань хэд байх юм? Ямар гадна дотны оролцогч талууд хөрөнгө оруулагчид орж ирсэн байх юм гэдэг энэ хөгжлийн зорилтоос эхэлмээр юм шиг санагдсан. Тэгэхээр бид IPO гаргаж байхдаа яаж л манай зах зээлийн үнэлгээ дотоодын нийт бүтээгдэхүүний 25% нь хүрдэг бай. Системийн орчин үеийн одоо технологийн дэвшилт нийцүүлж шинжилье. За гадна дотны хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх институционал буюу мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг нэмээ гэдэг энэ зорилтууд тавьсан. За өнөөдөр бол яг тэр IPO хийжсэн үеийн зорилтондоо бол харах нь хүрээгүй байна. Тэгвэл энд хүрэхэд манай стратегийн хамтрагч хэн байх вэ? Өнөөдөр Лондонгийн хөрөнгөний биржтэй 11 онд бол хамтын ажиллагааны гэрээ байгуулж байхад бол маш тодорхой хамтын ажиллагаануудын зорилтуудыг тавьсан байдаг. За тэгвэл ийм байдлаар манайтай хамтрах одоо мэргэжлийн хөрөнгө оруулагч байна уу? Тэр төвшөнд энэ 5-аас 10 жилийн хугацаанд хүрэхэд одоо явах ийм хамтрагч байна уу гэдгээс бид ажиллаа эхлэх ёстой. За тэгээд энэ хамтрагчтайгаа энэ зорилтод төвшөнд хүрэх энэ одоо зорилтуудыг гэрээгээр зайлшгүй гэрээгээр тогтолцоод за тэр одоо мэргэжлийн хөрөнгө оруулагч маань хяналтын багцыг авах юм одоо 15% эзэмшээд магадгүй хуцаа эзэмшдийнхаа гэрээгээр төлөөлөл өдөртөх зүйл болон гүйцэтгэх удирдлагынхаа үйл ажиллагааг хянаад явах уу гэх мэтлийн юм бол дараагийн асуудал болчиход байна л да. Тэгэхээр 15% бол журмалцсан ямар нэгэн бичиг баримт байхгүй. Энэ бол өнгөрсөн одоо их хурлаар энэ үндсэн чиглэлийг танилцуулж хахад санал болж орсон асуудал байгаа шүү. За хөрөнгөний биржийн хувьд бол мэдээж танан судалгаа хийж байна. За бид 30 он хүртэлх мөнгө урсгалын төсөл бизнес төлөвлөгөө гаргаад модель боловсруулаад үнэлгээг хийж байна. За мөн маркет саундыг хийгээд ямар төрлийн байгууллагууд манайхыг бас сонирхох вэ гэдэг дээр судалгаанууд хийгээд жагсаалтыг бол гаргасан байна. За хөрөнгө оруулагчийн танилцуулгыг бид бас бэлдээд явж байна. Энэ дээр бас дотооддоо бас ажил хийх гаргаад ажиллаж байгаа. Ойлголоо, баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор яг энэ хувьцааны ахдаг зах зээлийн идэх ер нь нэлээд буурсан. За өнгөрсөн жил бол ер нь IPO гэдээ тодорч ирсэн. Тэгэхээр идэвхийг нэмэгдүүлэхээр ер нь энэ жил за дунд хугацаанд ажиллана гэж. Тэгэхээр энэ дээр ер нь таны дурдсанаар яг ямар ажлуудыг тодорхой хэлбэл төлөвлөгдөж байгаа вэ? За тэгээд за уул уурхай ETF дагна гэж бас ерөнхийдөө өмнөх хариултан дээр дурж ирсэн. Тэгэхээр бирж дээр бүртгэлтэй уул уурхай компаниуд ерөнхийдөө айгүй цөөхөн байгаа тий. Тэгэхээр уул уурхай компаниудыг бирж дээр нэмэгдүүлэх тал дээр бас ямар ажлууд хийгдэх вэ? За Австрали, Канада гэх улсуудыг ерөнхийдөө харах юм бол тий. Уул уурхай салбар нэлээд өгцөн улсуудыг харах юм бол уул уурхай компаниудын төлөвлөлт тэгэхээр бирж дээр бас нэлээд их харагддаг. Тэгэхээр энэ чиглэлээр та мэдээлэл өгвөл. За бидний зүгээс бол ер нь энэ гадагшаага бизнес хөгжүүлэх борлуулалтын чиг баримжаатай энэ одоо үүрэг функцийг чадваржуулах тал дээр нэлээд ажлуудыг хийж байна. Манай үн цасны компаниуд хэдийн ажиглаад эхэлсэн баг. Нэгдүгээр бол манахаас одоо бизнес хөгжүүлэлтийн баг маань бүх үн цасны компаниудаар тойроод 2026 онд одоо хийх ажлуудын төлөвлөгөөг ярилцаад
нэгтгэхэд ер нь яг унтцааснуудын компаниудын түвшинд бид бол нэлээд зах зээлийн төсөөл зурагталтай болж авлаа. За хоёр дахь шатанд бол бид унтцаас гаргагч компаниудтай тулж уулзж байна. За топ 100 бусад уулуурхаан компаниуд манай дээр одоо юу гэдгийг уулуурхаан бүтээгдэхүүнээ арилждаг харилцагч компаниудтайгаа бас тулж уулзаад ер нь хувьцаат компани болоход ямар бэрхшээлүүд байна, тэгээ ямар асуудлууд байна, энэ дээр ямар шийдлүүд байж болох уу гэдэг талаас ярилцаад одоо андеррайтинг компаниудыг дэмжих байдалтай бид дэд үтсийн байгууллагын хувьд бол явж байгаа. За хувьцаа IPO-гийн идэх сул байна гэдэгтээ бол санал нэгдэж байна. Макро түвшинд ингээ ярих юм бол олон юм байдаг. За манай инфляцийн түвшин одоо 7.8% таа гэж яригдж байгаа. За инфляцийн түвшин өндөр байхаар Төв банкнаас одоо бодлогын үгээ өндөр барьж энэ хандлтыг зогсоох бодлого явуулдаг, өнөх бодлого явуулдаг. Бодлогын үгээ 12%-ээр барьчихаар энэ суурь үн дээр үндэслээд хадгаламж, зээл, бондын өгөөж гэх мэтчлэн тогтмол одоо өгөөчтэй бүтээгдэхүүнүүдийн хүү нэлээд өндөр тогтцдог. Тэгээ энэ дээр ч гэсэн манай одоо юу гэдгийг мэргэжлийн байгууллагууд бол хөрөнгө оруулагчид дасчихсан. Тэгэхээр энэ өндөр өгөөчтэй, энэ өндөр хүүтэй одоо нөхцөл байдал маань эргээд хувьцааны зах зээл дээр бол нөлөөлдөг юм байна. 15-6 оны үед үн докторжуулах хөтөлбөрийн хүрээнд инфляц 2% болоход хувьцааны зах зээл огцон өсөж ирсэн. 21-2 оны үед ковидын дараа нийлүүлэлттэй холбоотой инфляц буурахад цаасны зах зээл өсөж ирсэн. Тэгэхээр энэ хоёрын хооронд ийм уруу пропорционал хамаарал байгааг бол бид мэдж байгаа. За гэхдээ энэ бол одоо юу гэдэг энэ инфляцийн өндөр түвшин, бодлогын үнийн түвшин бол хөрөнгийн биелж юм болоод энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа андеррайтинг компаниуд үнцаас гаргах IPO хийх компаниудын хяналтаас гарсан асуудал байдаг. Гэсэн хэдий ч бид бол одоо энийг даваад одоо хувьцаат компани болсноор ямар давуу талууд үүсэх үү, цаашдаа бас ингээд ганцхан дотоодын зах зээлээс биш олон улсын зах зээл дээрээс энэ давхар бүртгэл гэх мэтчлийн суугаар хөрөнгө оруулалт татахад яагаад давуу талтай болох уу гэх мэтчлэнгээр энэ одоо олон энэ хувьцаат компаниуд юу аж ахуйн нэгжүүдтэй тулж ажиллаад энэ чиглэл дээр нь бид дэмжиж бизнесээ хөгжүүлэх чиглэл дээр бол ажиллаж байгаа. Тэгээ энэ бол үе шаттай хийгднэ. За манай дээр давхар бүртгэлийн нэг кейс байгаа. Маш амжилттай явж байгаа кейс байгаа. Торонтогийн хөрөнгөний биелждэг бүртгэлтэй Эрдэнэс ресурс компани манай дээр давхар бүртгэлтэй болоод явсан маш амжилттай кейс. За үүнтэй ижил гадны jurisdiction-д бүртгэлтэй хуулийг этгээд бол манад уулуурхаан болон бусад одоо хайгуулын олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр компаниудыг бас давхар бүртгэх талаас нь бас бид нэлээх ажлуудыг хийн гэж бодож байгаа. Мэдээж тухайн компаниуд уулуурхаан одоо салбарт нийтлэг тохиолддог жишээлбэл орон нутгийн асуудал гэх мэтлэн байдаг тийм. Манай дээр бүртгэлтэй болоод одоо олон жижиг хувьцаа эзэмшигчтэй 5,000 хувьцаа эзэмшигчтэй болсноор магадгүй одоо тэр компани одоо Монгол дахь бэлэг ашгийг хамгаалах дуу хоолой нэмэгдэх юм уу гэх юм үү тийм. Олон давуу талууд байна. Энэ болгон дээр би нэг гэлтгүү жижиг гэлтгүү ажиллаж байгаа. Баярлалаа. Яг таны дурдсан саяны хариултанд дурдсан асуудалтай холбоотой нэг ганц хоёр асуулт. Тэгэхээр тэрийг тодруулаад асууя гэж бодож байна. Тэгэхээр яг гадны томоохон биржүүд дээр давхар бүртгэл хувьцаа шилжүүлэхтэй холбоотой яг ямар ажлууд хийгдэж байгаа вэ гэсэн байна. За тэгээд тэрэн дээр ер нь цаашаа давхар бүртгэлтэй энэ хувьцаа компаниуд тий Монголын хөрөнгөний бирж дээр нэмэгдлээ гэж бодоход энэ хувьцаа хөрвүүлэг хийх боломж ер нь бүрдэх үү? Тэрэн дээр ер нь бас яг одоо энэ гадаадын биржүүдэд давхар бүртгэлтэй холбоотой ажлууд тэр нь тий орсон байгаа юу? За тэгээд та түрүүнд хэлж байна. Одоо гадны биржтэй бүртгэлтэй байгаа айл эзний тий Монгол үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаа компаниуд байгаа. Тэгэхээр тэр компаниудтай бүртгэлтэй болох тал дээр ер нь ажлууд өмнө хийгдэжсэн үү?
гэж асууж байна. Тэгэхээр яг та сая ерөнхийдөө хийхээр төлөвлөж байгаа гэж байна. Тэгэхээр ер нь за ийм боломж байгаа юу гэсэн мэт. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө та хэрвээ ямар нэгэн яг тодорхой хийгдсэн ажлууд ч юм уу те эсвэл яг төлөвлөгдсөн ажлууд байгаа бол бас илүү дэлгэрүүлээд хариулаад өгөх. За хувьцааны давхар бүртгэл за тэгээд нөгөө нэг хадгаламж хоорондын шилжүүлэх процессын асуудлууд бол бүрэн шийдэгдсэн. Одоо энэ дөрөв дурдсан хувьцаат компани кейсэн дээр бол энэ ажиллаад явж байгаа. Одоо манай төлөвлөсөн хадгаламжийн төв дээр бүртгэгдээд за нэмэлт хувьцаа гаргах үед нь эндээ бас одоо бүртгэлээ нэмж хийгээд тий одоо corporate action-уудыг нь бас давхар манай дээр ингээд зарлаад явж байгаа. Энэ дээр бол ямар нэгэн одоо юу гэдгийг асуудал бол байхгүй. Зүгээр хувьцаат компаниудыг нэмэх эдгээр компаниудтай одоо тулж ажиллах дээр бол төлөвлөлтийн л төвшөнд байна. Бид нар бол яг тухайн компаниудыг жагсаалтыг нь гаргаад утас зохиод одоо холбогдоод харах эхлэв. Гэхдээ энэ ондоо багтааж энэ ажлуудыг бол нэлээд оловтой болно. Зохицуулагч байгууллагын зүгээс санхүүгийн зохицуулах орноос бол энийг бол бүрэн дэмжиж гэдгийг бол илэрхийлсэн. Ойлголоо, баярлалаа. За манай асуулт хариулт хэсэг ерөнхийдөө яваад 2 гаруй минут болж байна. Тэгэхээр ер нь сүүлийн 2-3 асуултыг аваад тэгээд honest call өндөрлөе гэж бодож байна. За тэгээд оролцогчд маань бас яг уу нэмэлт тодруулж асуух асуулт байх юм бол дагаад мэдээж тий хөрөнгөний биржийн холбогдох мэргэжилтэн бол ажиллагууд нь хөрвүүлнэ гэж хэлэхээр байна. Тэгэхээр та бүхэн бас яг уу асуултын хариултын хэсэг нь дууссан ч гэсэн асуултаа үлдэх боломжтой шүү гэж хэлэх гэсэн юм аа. За тэгээд дараагийн асуулт нь болохоор за мэдээж хөрөнгөний бирж маань өөрөө бас яг энэ хөрөнгөний зах зээлтэй олон нийтэд яг санхүүгийн боловсруулалт тэгээд ялангуяа хөрөнгөний зах зээлийг таниулах чиглэл дээр ерөөдөө бас нэг гол байгууллагын нэг нь байгаа. Тэгэхээр олон нийтийн энэ санхүүгийн боловсруулалт хөрөнгөний зах зээлийн талаарх мэдлэгтэй. За тэгээд энэ оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ер нь ямар ажлууд хийж байгаа вэ? Тэгээд энэ дээр бас яг төлөвлөгдсөн ажлууд юу байгаа вэ? Саяхан бас энэ нөгөө нэг ирсэн танилцуулгын хувьд бас нэг дурддагтаагүй ажиллах шиг байна. Тэгэхээр за бид олон нийтэд одоо энэ хөрөнгөний зах зээлийн үйл ажиллагааг таниулах, сурталчлах чиглэлээр бол тогтмол үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Түрүүн танилцуулга дээр дурдсан бид анхан шатны болон одоо энэ агсын шатны хөрөнгө оруулалтын цаасны сургалтуудыг бол захимаар болон одоо танхимаар хослуулан сар болгон зохион байгуулж байгаа. Захимын сургалт бол үн төлбөргүйгээр энэ Цангай маань болон манай өөрийн пэйж дээр бол байршсан байгаа. Хэн болгон бол ороод танилцаж болно. За орон нутагт бас бид сургалтуудыг зохион байгуулсан. За энэ жил бизнес төлөвлөгөөнд бол энэ ажлаа үргэлжлүүлж хийхээр төлөвлөсөн байгаа. За энэ жил манай бас 35 жилийн ой тохиож байгаа. Энэ ойтой одоо холбогдуулаад бид бас хэд хэдэн олон нийтлүү чиглэсэн ажлуудыг төлөвлөсөн байгаа. Энэ 5-6 сард манайх IPO Mongolia сэдвтэй хилцүүлэг урлаа зохион байгуулна. За бусад одоо энэ манай зохион байгуулагч хөрөнгө оруулагч нар руу чиглэсэн энэ арга хэмжээнүүдэд бол итгүүлэн оролцсон төлөвлөсөн ажлууд бол нэлээд байна. За мөн одоо энэ хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, за мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх дээр хилцүүлгүүд бас бид нийлжийнхаа үнэн зохион байгуулна. За эхнийх нь бол одоо энэ маркет мейкерийн журмын шинжилгээтэй холбоотойгоор 3 сарын 23-ны 7 хоногт бид бас хөрөнгөний биржтэй энэ хөрвөх чадварыг нэмэгдүүлэх дээр хилцүүлэг зохион байгуулна. Тэр бүх мэргэжлийн байгууллагуудыг бас энэ арга хэмжээнд өрж байна. За мэдээж тайлагналын системийг бид сайжруулж байгаа. За энэ хөрөнгөний биржтэй бүртгэлтэй компаниудын санхүүгийн тайлан датаг бол нэлийн одоо хэрэглэхэд хялбар болгож байгаа. За эсрэгээр нь бид одоо мэргэжлийн аналистууд шинжээчдээс бас энэ датаг аваад энэ төсний одоо судалгааг хийгээд гадны дотны хөрөнгө оруулагчдад одоо хүргэх энэ дээр бас хамтарч ажиллах гэж хэмжээний байдлаар ажиллагааг эхлүүлэх хэмжээний ажлуудыг төлөвлөсөн. Энэ чиглэлээр бол шалтгаалтай ажлуудыг хийнэ.
Баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор за Монголын хөрөнгөний биржийн үйл ажиллагаанд төлөвлөж буй хамгийн том эрсдэл гол эрсдэл юу байгаа вэ гэж асуусан. За хамгийн том эрсдэл бол энэ системтэй холбоотой а, эрсдэл байгаа. Энийг бол одоо зах зээл дээр ч гэсэн нэлээд яригдчихсан. Өмнөх ханган нийлүүлэгч маань бол одоо бидний хэрэгжилж байгаа энэ системийн одоо энэ байгаа хувилбарыг нь бол ер нь цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэхгүй. Нэг бол та бүхэн энэ системийг одоо шинжилээд бидний одоо шинжилсэн хувилбар өнөөдөр энэ 10 хэдэн зах зээл дээр ашиглаж байгаа орчин үеийн хувилбарыг нь шинжилээд ашиглаа. За үгүй бол өөр альтернатив ханган нийлүүлэгч олоо гэдэг ийм шаардлагыг тавиад бидэрт бол одоо хугацаа заасан байна. Энэ богино хугацаанд бид нар бол системийн шинжилгээг аль нэг талд нь шийдвэрлэж хэрэгжүүлэх нэлээд одоо тулгамдсан ажил байгаа. Энийг бол би бол номер 1 одоо үйл ажиллагааны эрсдэл гэж харж байна. За бусд нь бол мэдээж хэрэг энэ цаасны зах зээлийн ерөнхий хөрвөх чадварын асуудал. Энийг бол бид бол эдийн тодорхойлоод тэр дөрвтэй ажлууд алхмуудыг төлөвлөлөөд явж байгаа учраас дунд хугацаанд бол нэлээд модтой үр дүн гарна гэж найдаж байна. Ойлголоо, баярлалаа. За сүүлийн асуултыг одоо танаас асууя гэж бодож байна. За сүүлийн асуулт нь болохоор за уул уурхай бирж ер нь одоо стратегийн хувьд Монголын хөрөнгөний биржтэй үйл ажиллагааны хувьд нэг байх нь таны бодлоор ер нь хэр зүв бэ? За гадны туршлагаас харах юм бол ерөнхийдөө тусдаа үйл ажиллагаа явуулдаг юм одоо бүтэц зохион байгуулалтай байна. Тэгэхээр энэ дээр таны бодол юу байгаа вэ гэж асууж байна. Энэ яг хөө зүгээр жишгийг харахад хоёр талтай л да. Одоо зарим улсын зах зээл дээр бол тусдаа явж байна. Зарим нь бол тусдаа явж чад нэгдэж нийлж байна. Тэг үнцаасны арилжаа зохион байгуулагч одоо бирж нь уулуурхайн бирж одолдож авдаг ч юм уу эсвэл эсэргээрээ тий. Энэ дээр бол яг энэ нь ийм байдаг, тэр нь тийм байдаг гэдэг жишээ бол байхгүй. За 22 онд одоо уулуурхайн бүтээгдэхүүний арилжааны хууль батлагдсанаас хойш өнөөдөр хүртэл одоо 3 жилийн хугацаанд бид цаасныхаа арилжааг зохион байгуулад уулуурхайн биржийн бүтээгдэхүүнийхаа арилжааг бол зохион байгуулад явж нэг ямар нэгэн байдлаар сонирхлын зөвлөлч гэдэг юм үйл ажиллагааны одоо тоглолт хүндрэл бэрхшээл бол хараахан гараагүй. Цаашдаа энийг болон төгөлдөж шууд хөгжүүлж явах нь зүйтэй гэж харж байна. За баярлалаа. За тэгвэл мөнх бат тэгэхээр та энэ earnings call-д оролцож байгаа оролцогчд болон лайвер үзэж байгаа үзэгчтэй хандаад ер нь тэсвэл одоо хандаад хэлэх үг байгаа юу? Тэгээд энэ хүрээд earnings call өндөрлөе гэж бодож байна. За өнөөдрийн вебинарт цаг гаргаж оролцсон мэргэжлийн шинжээчд болон хөрөнгө оруулагч та бүхэнд баярлалаа. Тэгээд би бас энэ үйл ажиллагаатай холбоотой тайлан ирээдүйд хийх ажлуудыгаа бас товч танилцуулж та бүхний асуултанд бас хангалттай хариулж чадсан болов уу гэж бодож байна. Хэрвээ үгүй бол бидний хаалга нээлттэй чөлөөтэй бидэнтэй холбогдоод асуултуудаа бас илгээгээрэй. Хувьцаа эзэмшигчдийн урал маань бол 4 сарын 28-нд товлогдох болов гэж бодож байна. За хавьдийтлэгдсэн тайлан маань бол 3 сарын 15-нд багтаад гарна. За бид бас ингээд бол нийт хувьцаа эзэмшигчтэй төлөвлөлнө. За хөрөнгөний биржийн удирдлагууд хамт олон бол ирэх 3-5 жилийнхаа стратеги төлөвлөгөөг шинжилэн боловсруулсан. За бид бол үндсэндээ хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, за бүтээгдэхүүний чанар, listed компаниудын чанарыг сайжруулах, за энэ аж ахуй нэгжүүдийн засал тайлагналыг шин шатанд гаргах, за системээ шинжлэх, за мөн гадны шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болох гэсэн энэ үндсэн 5 чиглэлээр бол бид төлөвлөж ажиллахаар байгаа. Тэгээд энийг бас энэ дүр зургийг бас та бүхэн бас энэ вебинараас ойлгосон байх гэж найдаж байна. Баярлалаа. За баярлалаа. За оролцсон бүх оролцогчд болон лайваар үзсэн бүх үзэгч нартай баярлалаа. Тэгээд дараагийн earnings call-оор дахин уулзах гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай.